Насанбаян гэдэг миний хүү Аз хэвлэг морин хуурын хичээлээр хичээлээ 7-8 сар болж байна. Үнэхээр дуртай байна. Маш богино хугацаанд маш хурдан сайжирч байгаа. Энд маш их баярлж байна. Багш нартаа маш их баярлалаа. Тэгээ хүүхдүүдээ энэ морин хуурын хичээлд сургалтанд хамруулахыг уриалж байна. Самбайцгаана намайг Даавах гэдэг. Би Амар Баясгалангийн ээж байна. Миний хүү энэ Mongolian Art Education Center морин хуурын ангид яваад 6 сар болж байна. Одоо 10-аад дуу тоглоод сурч байгаа. Бүх морин хуурын энэ багш нар монгол хэл сургалтын багш нартаа баярлалаа. Бусад хэсэг эхчүүдтэй уриалахад энэ центрт хүүхдүүдэд явуулж монгол үндэснийхээ дуу хөгжим бичиг соёлыг суралцахад нь тус дэм болоорой. Баярлалаа. Сайн байна уу, намайг Буян шиг гэдэг Аринагийн ээж байна. Өөрөө сонирхож орж ирсэн. Нэг хүүхдийн тоглож байгааг сонсчхаад тэгээд үнэхээр энэ дурлаад би тоглоно, би сурна гэж орж ирсэн. Их өөрчлөлт орсон. Анхнаасаа 0-оос эхэлсэн. Тэгээд Улаанбаатар багш дээр сурсан. Анх эхэлтийн төвд хүүхдээ оруулсан да маш их сэтгэл өндөр байдаг. Тэгээ маш их монгол хэлийг давхраас сурж явж байна. Морин хуураа сурж байна, монгол өв соёлоо сурж байна. Энд ганцхан энэ хүүхдээс бол ингээд авчирч өгөөд энэ хүүхдээс хамаарахгүй. Энэ дээр эцэг их багш сурагч ингээд гурвуулгийнх нь оролцоо энд бол маш чухал байна. Намайг Туя гэдэг. Би Америкт 2001 онд ирсэн. Одоо 24 жил Сан Франциско Бэй Ариад амьдарч ажиллаж байна. За одоогоор би Сан Францискогийн олон улсын сонгосны буудалд ахлах инженерийн зураг зүйч хийдэг. Тэгээ үндсэн ажлынхаа хажуугаар Монгол community-д зориулаад Монгол урлаг соёлын төв гэдгийг 2 жилийн өмнөөс нээж ажиллуулж эхэлсэн байгаа. Морин хуурын ангийг нэг 17-8 хүүхэд, тэгээд Монгол хэлний ангиас 9 хүүхэд, Монгол бичгийн ангийг бас тодорхой хэмжээнд 2-3 хүүхэд төгссөн. Энэ Америкт ялангуяа төрж өсөж байгаа Монгол хүүхдүүдийн маань суур одоо үндэс язгуур хэл бол монгол хэл байх ёстой юм аа. Бид нар бүгдээрээ монгол эцэг эхчүүд, монгол хүмүүс. Тийм учраас энэ хүүхдүүдэд хэн бэ гэдгийг мартуулахын тулд монгол үндснийхээ хэлээр бид нар бас харьцаж явах хэрэгтэй. За хоёрдугаарт нь монгол урлаг соёл гэж яаж нэрлсэн бэ гэхээр морин хуур хөгжим, энэ үндэсний энэ гайхамшигтай морин хуур хөгжмийг бид нар бас өвлүүлэн өөр хүүхдүүдэд зааж сургах ёстой юм. Морин хуурын 6 багштай хөгжмийн онлын нэг багштайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол хэлний нэг багш, монгол бичгийн бас нэг багштай ингээд хэлний 2 багштай явж байгаа. Сургалтын төвд бид нарт итгэж хүүхдүүдэд авчирж ирж монгол хэл морин хураад одоо сургаж байгаа ээж аав нартаа маш их баярлалаа.